Venetian телекомпани төлөвлөж байна. Guillermo Davilo, Sonia Smith, Gigi Sanchetta, Adolfo Kubasner, Халтар царайт кинонд тоглолоо. Карлос Ромеросын зохиолоос сэдвлэн бүтээл. Кино зохиолыг бичсэн Карлос Ромерос, Альберто Гомес. Дөрүүдэд Эва Бланко, Элио Робенс, Джонни Фуэнтес, Хелианта Круз, Альберто Марин, Умберто Гарсия, Хулио Капотте, Марсело Ромо болон бусад жүжигчид тоглолоо. Y el rojo humedecido de tus tibios labios. Esa noche descubrí mil emociones bajo tu hechizo y tus gemidos excitantes. Que deslumbrado por aquellas sensaciones de tanto amar casi te veo en cada frase. Vamos a hacerlo adelante. Хөгжмийн зохиолч Адольфо Бруссо, Cuando allí me diste la primicia, vamos a hacerlo adelante. Una antología de cariño. продюсер Армедос Риверо, ерөнхий найруулагч Габриэль Вольфансо. Халтар царайт 1-р анги. $1975 он. Мигэл Англ, алив зохиорой. Одоогоо яаж цогтгийг харуулад өгье. За тэр хожигдчихлоо штэ. Би ямар ч буруугүй. Гэртээ хайх хэрэгтэй байна. Ээж хүлээж байгаа. Бүгд хоолоо идж байгаа. Баяртай. Тоглоомоо үргэлжлүүлцгээе. Бурхан минь Карина, юу болж байна? Өөрийгөө хардаа. Гахаан тоороо болчихж, хамаг хувцас муухай болгочихлоо. Хөөхөн охин минь хамаг нүрээ муухай болгочихсон байна штэ. Харахгүй байна гэж юу? Охиноо өөрөө хоолж байл та. Тэр жаахан хүүхэд болохоор өөрөө юм идэж чадахгүй. Сурна лиз, ганцаараа бүгдийг нь амжуулж чадахгүй. Харалдаа чи. Хоолны цаг болчиход байхад Мигэл Англ ирээгүй л байна. Хоол нь хөрчлөө. Би тэрэнд битгий хоцорч бай гэж анхааруулсан. Хичээл эхлэхийг тэсэн ядан хүлээж байна. Хүүхдүүдийн дуулууруу байдлыг төвчж чадахгүй. Ашгүй нэг юм ирв. Хаагур димэд хинж угаад ирв. Хувц сундраа хараач заваа юм. Би бөмбөг тоглосон юм аа. Бөмбөг гинэ. Шавхад унсан биш үү? Тооны дүүгээс суралц. Тэр их дуулууртай хүүхэд. Алив явж гараа угаа. Бушуулаач те бушуул. Тооны одоохондоо жаахан байна. Том болоод ямар болохыг хараарай л та. Тийм л дээ. Тэр том болоод мэдээж ахаасаа үлгэр дүүрээ лавна мэд. Хүн сайн юм гэхээсээ муу зүйл хурдан суралцдаг юм. Чи хүүхэд хүмүүжүүл чаддгүй юм байна. Хорацъя. Чи намайг тийм завтай хүн гэж бодоо юу? Би ганцаараа энэ гэр орны ажлыг авч явдаг. Бүгдийг өөрөө хийх хэрэгтэй болдог. Хэрвээ бид гэрийн үнэлэгчтэй байсан бол би хүүхдүүдэд илүү цаг зав гаргах байлаа. Бидэнд тийм их мөнгө байхгүй. Үйлчлэгч битгий хэл өөр юм авах мөнгөгүй өөр ширэндээ баригдсан. Чи ер нь яах гэж ажил хийдэг юм бэ? Ойлгохгүй юм. Тийм ээ. Би их мөнгөтэй болоогүй байна. Тэгвэл яарвчлах хэрэгтэй дээ. Үгүй бол чи одоо ч дараа нь ч мөнгөтэй болохгүй. Нас чинь яваад байна. Үргэлж Леонардо Монтенегрогийн доо хичнээн удаа явах гэсэн юм бэ. Хөгийн өмгөөлөгч. Би ер нь яах гэж чамтай гэрэлсэн юм болоо? Яах гэж чамтай суусан юм болоо? Хөрсвөл гэрэлтэй цуцлуулж болно шүү. Хорацъя, энд хүүхдүүд байна. Юу яриха бодолцоорой доо. Мигэл Англ. Гараа угаасан юм уу? Хурдан ширээний ард суу. Би энэ бүхнээс бүр залхаж гүйцлээ. Би өөрийнхөө гэрт тайван хооллож болох уугүй юу? Мөнгөтэй болсныхоо дараа бол надтай гэрлэхдээ амлаж байсан бүхнээ биелүүлснийхээ дараа тайван хооллоорой. Би ингэж амьдрч чадахгүй. Ойлгоорой. Би ийм ядуу байшинд биш, тансаг харшид амьдрмаар байна.
Чи юу хийснэ? Хараач Карина. Би ингэж амьдрч чадахгүй. Чи боломжтой гэж бодож байна уу? Би залхаж байна. Аялмаар байна. Сайхан хувцас хунар өмсмөр байна. Бас тансаг амьдрмаар байна. Хангалттай Ребекка. Одоо хангалттай. Хангалттай гинэ? Чи өрөөнд ороод чихээ таглахаас өөр юу ч чадахгүй биз дээ. Би залхаж байна. Дахиж ийм амьдралаар амьдрч чадахгүй. Харин үргэлж зүгээр Гонзалес л байх болно. Кинордо Монтенегрийн дагалдах сүүдэр хогийн өмгөөлөгчөөс дээш гарахгүй өөдгүй амтан. Битгий ах минь. Ээжигээ уучлаарай. Битгий үл. Не плачь, дорогая. Ах минь. Эстерлита унтаж байна уу? Эстрелита спит. Держи. Ма. Чи аз жаргалтай байна уу? Асах хэрэггүй дээ. Жаргалтай байлгүй яах вэ? Надад хүний хүсч болох бүхэн байна. Хөөхөн хөөхөд бас сайн нөхөр. Баярлалаа. Өөр юу хүсвэлээ? Чи бяцхан Леонардогийн тухай юу гэмээр байна те? Хэн мэдлээ би чамайг баярлуулах ч юм билүү? Тэгвэл ёстой сайхан байх болно. Чи ажил руугаа явлаа юу? Тийм ээ, тэгнэ Эстерлита. Би ажил ихтэй байгаа. Тэгээд Чхороцьё Гонзалестэй уулзах ёстой. Ингээд би тэрний цалинг нэмэгдүүлэх бодолтой байгаа. Эннээс гадна тэр миний бүх байгууллагуудаас хувь хүртэх болно. Тэр жаахан азгүй хүн. Би тэрэнд туслах ёстой. Чи сэтгэл дундуур байна уу? Үгүй дээ, яалаа гэж хонгор минь. Чи Хорацио Гонзалесийн тухай ярмааргүй байна уу? Тэр надад таалагддаггүй чи мэдэн штэ. Тэр чамайг гомдоос юм уу? Үгүй. Гэхдээ би тэрэнд итгэдэггүй. Тэр чамд дурлсан байсан уу? Тийм ээ. Би энэнд санаа зовоогүй. Чи хэдрүүлж байна та. Хорацио сайн хүн. Чамайг алдсантайгаа эвлэрээд өшөө авах талаар бодож байгаагүй шүү. Өмнө нь тэр тусмаа одоо надад Хорацио Гонзалесийн зүрх сэтгэлийн асуудал огт хамаагүй. Чамаасгүй. Тэрний тухай яриа болъё л доо. Энэ сэдв надад таалагдахгүй байна. Тэр чиний их болсон. Гэвч би хариугаа авах болно. Би чамаас Эстерлита болон байгаа бүхний чинь авах болно. Төлөвлөгөөгөө л хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Би чамаас Эстерлитаг болон бүх хөрөнгийг чинь булааж авна. Би хүүхдүүдтэй ноцолдож байхад чи зүгээр сууж байдаг. Намайг ерөөсөө хүндэлэхгүй юм а та. Гой, намайг тайван орхиоч. Чи ажил руугаа явахгүй юу? Одоо явлаа. Чи намайг залхааж гүйцлээ. Чи өөр ажил олох хэрэгтэй. Монтенегрогоос салаад илүү цалинтай ажилд орвол бүр л сайнсан. Тэгэхгүй. Тэгвэл бид гуйлагчийг хэмээрээ үлдэх гээд байна шүү дээ. Харж илвэй. Жаахан хүлээ. Удахгүй бид юм бүхэнтэй бол. Монтенегрод байгаагаас ч илүү тансаг байна. Надад итгээрэй. Хэдэн удаа ийм зүйл сонсвоо. Цаг яваатай юу ч өөрчлөгдөхгүй байна. Төвчээртэй бай. Хүлээж бай. Хичнээн удаан хүлээх юм. Эстерлита чамтай суугаагүй зөв юм байж. Ама тат. Хэрвээ тэр зөвшөөрсөн бол над шиг боол шиг ажиллах байсан. Гэвч тэр Леонардо Монтенегротой суусан учраас одоо тансаг сайхан амьдарч байна. Ама тат. Би дахиж энэ тухай ярмааргүй байна. Гэхдээ энэ үнэн. Эстерлита чамтай суугаагүй зөв юм байж. Гой, намайг тайван орхиоч. Хэрвээ тэр зөвшөөрсөн бол над шиг боол шиг ажиллах байсан. Гэвч тэр Леонардо Монтенегротой суусан учраас одоо тансаг сайхан амьдарч байна. Ама тат. Би дахиж энэ тухай ярмааргүй байна. Гэхдээ энэ үнэн.
Тийм ээ. Үнэн. Эстерлита надад хайртай байгаагүй. Тэрнтэй суусан. Харин чи хизээч энийг нь уучлах чадахгүй. Тийм биз дээ. Хизээч үгүй. Эстерлитагч тэр Леонардо Монтенегрог уучлахгүй. Гэсэн чи тэрний төлөө ажилдаг. Өмнө нь бөхөлзөж өгцгийг нь үнсдэг биз дээ. Удаан тэхгүй. Доромжлуулах нь надад ашигтай. Наадха өөр хүндэл хэл. Чи тэрэнд ойр байхын тулд Леонардо Монтенегрогийн боол хийж байгаа. Эстерлита чамайг тоодгүй боловч чи тэрэнд хайртай хിവэрэ байгаа. Мартаж чадахгүй байгаа. Энэ мэдээч үнэн. Битгий дэмээ имээр. Битгий дэмээ гинэ? Гэхдээ чи тэрнийг үгүйсгэж чадахгүй үсттэй. Тэрэнд хайргүй гэж хэлдэ тэгвэл. Хайргүй. Харин надад хайртай юу? Нуурахгүй байна. Мэдээч чи надад хайргүй. Ингэж ярих хэрэггүй дээ. Харав уу? Би чамтай хамт байна. Хайртай учраас тэр. Хэрвээ чи надад хайртай юм бол би энд яагаад байх ёстой юм бэ? Би ингэж амьдрч чадахгүй. Энд өөрөгт амьдрч чадахгүй гутарч байна. Би чиний амлсан бүхнийг авмаар байна. Сайхан харш, аялал, үнэт эдэллүүд, ангийн үсгээд бүгдийг нь авмаар байна. Авна. Бүгдийг авна, Ребека. Хизээ. Удахгүй. Тун удахгүй. Харж ил байгаарай. Байна уу? Би байна, хайрт минь. Эстерлита чамаа гэдгийг мэдэж байна шүү. Хорацио, арай дэндэж байна шүү. Хайр хамгаас илүү хүчтэй. Өөдгөө амт минь. Намайг 50 орхи. Өөрийн болохоос нааш орхихгүй юм. Чи минийх болоогүй. Би энэ тухай Леонардод хэлэх шүү. Чадахгүй. Леонардо чамд хязээж идэхгүй. Тэр надад итгэдэг хүн. Харин чи тэрний игнэрийг доромжилж эзнээсээ урвж байна. Муу хулчхар амта. Хэдий болтол гудамшиг болох гэсэн. Өмнө нь чамд зүгээр л татгалцсан бол одоо чамайг үзэн ядаж байна. Чи бол муухай амтан Хорацио. Ойлгож байна уу? Харин чи надад улмал их таалагдж байна. Би сансандаа хүрэх болно. Хүрэх л болно. Ямар ч аргаар хамаагүй. Өөдгөө амта. Леонардото ярилцах хэрэгтэй болох нь. Тэрэнд бүгдийг хэлье. Сайн уу, Хорацио? Нарийн бичигч нь ярьсан. Баримтан дээр гарын үсэг зураарай гэж дамжуулсан. Бүх зүйл бэлэн байгаа. Дар суух уу? Дуртая. Рубена мөн үү? Би байна. Үгүй. Надад үнэн хамаагүй. За дараа болъё. Тийм ээ, Хорацио надад зөвлөсөн юм. Тийм ээ. Тийм. Тэр гарвал миний офис руу залгана биз. Тохирлоо. Би Вин экспортын хувьцааны 50%-ийг худалдаж ав гэж хэллээ. Сайн байна. Баяр хүргэе. Чийж хурд 50 шүү. Гайхалтай юм. Баримт бичгүүд энд байна. Гарын үсэг зурх уу? Тэгэлгүй яг унааш нөхч. Маа. Гүчи шалахгүй мó? Нүггүй дээ, би чамд итгэдэг. Чиний ачаар миний ажил амжилттай явагдаж байгаа. Би чамд бүрэн итгэдэг учраас цалинг чинь нэмэхээр болсон. Бас энэс гадна чи миний байгууллагуудын ашигаас хов хүртэж байх болно. Баяр хүргэе. Би гарын үсэг зураг баримтаа бэлдчихсэн байгаа.
Таалагдаж байна уу? Тийм ээ. Гэн тийм байлиг байна. Баярлалаа. Спасибо. Чи ингэх хэрэгтэй хон. Тэгээд ч чамд мөнгө хэрэгтэй. Малый, так. Ах минь дээ. Ингэхгүй бол өвдөн шүү дээ. Мэ, аваарай. За, аваа. Держи. Ничего себе. Ямар том байшин бэ? Один сам. Цэцэрлэгэн гэхэд асар том юм. Королия, би чамд цэвэрхэн даваанаад авчирлаа. Харин одоо хогийн цэг рүү явлаа. А теперь пойду на свалку. Өнөөдөр би юу ч олоогүй. Нашла. Хадагтайд үлдсэнийг дараа авчирыгээд дамжуулаарай. Яах гэж хог уухт юм дээ. Сэжгэлдэггүй үү? Үгүй амьдрах хэрэгтэй үстэй энэ чинь. И я зарабатываю. Би тэндээс муугүй ашигтай ажилдаг. Кто бы сказал. Зарим хүний хайсан зүйлээр бусад нь мөнгө олж болдгийг хэн мэдэх вүлээ? Сайхан байна уу? Да? Тийм учраас л чамайг дүүргийнхэн замуура гэдэг байн хог ухаж байдаг яг л золбон муур шиг. Ходячая кошка. Меня это не... Надад тэр хамаагүй. Чиний хүү А твой сынок чуйто яасан? торгует газетой. Ээжтэй тусалж сонин зардгий. Смотри, как Тэрнийг л битгий муухан болгоорой тоо. этот Чуйто бол жинхэнэ чөтгөрл гэсэн үг. Уржигдэр яасан гэж тэр гэртээ цаг аваад ирсэн. Маш хүндгэнчтэй ямар нэг баянаас хулгайлсан болттой шүү. богача. Борхон минь. Хулгай хийх чинь нүгэл. Тэрнийг хашрах хэрэгтэй дээ. Король, битгий инээд хүргээд байл та. Тэр баян хүнээс цаг хулгайлсан. Мөнгөтэй хүмүүсээс юм авах нь нүгэл биш үсттэй. Совсем не грех. Харин ч хэрэгтэй. Это даже хорошо. Тэгж ярьж болохгүй дээ. Ангеч. Нет, нет, Үгүй. Хэрэггүй. Чи охиныг цэцэрлэгт зугаалуулахгүй юм уу? Үгүй би ганцаараа байгаа. Завтаа болохоор явъя. Свободно. За. Тоогооч амарч байгаа. Харин дороотий тосгон руу хамаатны давчгаар чөлөө авсан байгаа л да. Родственникам в деревню. Тэгээд л би ганцаараа байна. За, би явлаа. Би хатагтайгаас чиний хөлсийг өгөөч гэж гуйгаад үзэх юм уу? Хэрэггүй, хэтэрхий бага байна. Үлдснээ авчирсны дараа хөлсөө авбал илүү дээр. Деньги в свой выходной посидим. Харин чи амралтын өдрөөрөө мөнгө аваад ирээрээ хамтдаа сууж юм ярьцгаая. Сайхан шүү дээ. Тэгье. Би явлаа. Өдрийн мэнд. Ноён ганцлээс та сайн байна уу? Ноёнгийн одоо отоохондоо байхгүй байгаа. Тэгвэл би хатагтайтай ярилцъя. Хадагтай стили та юу? Би одоохон тэрэнд хэлье. Та охиныг авч байхгүй юу? Үгүй дээ, хэрэггүй. Охин тантай хамт байж байг. Сеньор Хатагтай. ждет меня. Я добьюсь Би своего. ямар ч аргаар хамаагүй сансандаа заавал хүрээ. Или по-плохому. Чи ямар нүрээрээ манай гэрт ирж зүрхэлж байна? Чи ганцаараа байгаа. Я решил Би воспользоваться. боломжийг ашиглахаар шийдлээ. Вернется. Нөхөр маань удахгүй эргээд ирнэ. Үгүй тэр мөд ирэхгүй. Албан У него уулзалттай деловая байгаа. встреча. Чамайг явахгүй бол би үйлчлэгчийг дуудлаа шүү. Здесь Энд только зөвхөн асрагч байгаа. она не услышит, Тэр потому цэцэрлэгт байгаа болохоор юу ч сонсохгүй. Би сэтгэлээ намайг түлхэх хэрэггүй. Чамайг үзэн ядж байна. ты нравишься Чи үрдийн мне адил надад таалагдж байна. Намайг тавил та. Туслаарай. Туслаарай. На помощь. Намайг тав. Отпусти. Туслаач дээ. Я люблю Би чамд хайртай. Я Би скажу, галзуурхан байна. Намайг тавил та. Миний ухаан самуурч байна. Чи өөрөө ихэлсэн. Өөрөө ихэлсэн. ты сама. Өөрөө.
Эстерлитаг хөнөөж өглөө. Алчихлаа штэ. Боже, правда. Убили. Хүлээгээрэй. Подождите. Хүлээгээрэй. Эндээс хутаа явцгаая. Канделярия. Юу болоо вэ? Канделярия. Проходи, что Юу болсон юм бэ? Яасан? Давай девочку. Чи яагав? Охиныг нааш нэгч. Садись. Суус хуугаад ярьж өгөө. Канделярия. Ну что Вэ случилось? юу болоо вэ яриач. Сеньора? Яасан гэж? Сеньора, что, сеньора? Хатагта яагаа вэ? Вэ яасан бэ ярил л та. Ее убили. Юу? Цагтаагийн газар руу. Би гем тэргийн талаар мэдээлмээр байна. Леонардо Монтенегро дөнгөж сая эхнэрийн хардаад хөнөөж өглөө. Цогцсон гэрт нь байгаа. В его доме. Тийм ээ. Тэр мөн Монтенегрогийн байшин. Тийм ээ. Это он. Тэр мөн. Я не Би могу нэрээ сказать. хэлж чадахгүй нэ. Но если вы сомневаетесь, Хэрвээ та нар эргэлзэж байгаа бол тийш очоорой. Тийм ээ. Надад нэмж хэлэх юм байхгүй. Хаяг нь бичээд аваарай. Хатагта эстрэлэг алсан гинэ. Хэн бэ? Чи юугаа яриад байгаа? Хэн тэрнийг алсан гэж? Хэлээч аль юу хэлэлдэ. Он тебя убил. Тэрнийг алсан. Тэр гэж хий юм бэ? Он. Хий юм бэ тэр чин тэгээд? Бог мой, да что? Борхон минь чи яагаа вэ? Короля. Чи яагаа вэ? Что? Короля. Чи яагаад байна? Борхон минь гэж чи чинь яаж орхив доо? Что? Эстерлита. Австралия. Эстерлита. Хайрт минь. Эстерлита. Австралия. Хэн ингэвэ? Бурхан минь хэн юм зүйл хийдэг вэ? Энд байх ёстой. Одоо чи доошоо буу. Харин та хоёр намайг дагаад Со яв. мной. Хоёрдугаар хэсэг сонсож байна. Эстерлита. Австралия. Эстерлита минь. Полиция. Цагдаа байна. Цагдаа ирлээ. Гараа өрг. Та Леонардо Монтенегро мөн үү? Тийм ээ. Энэ танай эхнэр үү? Тийм ээ, миний эхнэр. Таныг баривчилж байна. Яасан гэж? Эхнэрээ хөнөөсөн хэрэгээр. Би тэрнийг алаагүй. Энд байхад нь олсон юм. Би алаагүй. Та нар энд дүрч байна. Аваад яв. Би тэрнийг алаагүй. Алаагүй гэж байна. Шүүх эмнэлгийн эмч дууд. Врача. Ашгүй нэг юм ирвүү. Гоо ибэтгэ үглээрээ дээ.
Бас согтуу. Ингэхэл дутаад байж гэнэ. Би хүссэн цагтаа уух болно. Ойлгов уу? Хорацио. Чиний наад нүүр чинь яа? Мэдгүй. Нүрээ маажуулчихсан байх штэ. Би баарнд нэг хүнтэй муудалцаад зодолдсон юм. Бүр юм бэ тулсан уу? Аймаар юм. Тэгээд яах юм? Би хамгаалсан. Тэр намайг доромжилсан. Би тэлсэнгүй. Бурхан минь хэдийн болтол ингэх юм бэ? Мэдхий надад цаад болоод бай. Би өрөөндөө орлоо. Чи орж ирэхгүй байсан дээр шүү. Ойлгов уу? Ойлгосноо? Чи хайртай хүүхний алдсан Монтенегро. Харин одоо би чамайг торны цаан суулгана. Чиний бүх хөрөнгө минийх болно. Бүгд. Баярлалаа. Подсудимый встать. Яллагдагч босоорой. Шүүхийн тогтоол уншина. Шүүх эргэн Леонардо Монтенегрогийн ялыг уншиж байна. Түүнийг өөрийн эхнэр Эстерлита Компусаног хөнөөсөн хэрэгт буруутгаж байна. Намайг шоронд хийвэл миний охин яах болж байна? Би тэрнийг олж чадахгүй. Охинтойгоо юу тохиолдсныг мэдэхгүй. Хэн тэрнийг авч явсан юм? Не думай об Энэ талаар бодох хэрэггүй. Чамайг суллна гэдэгт итгэлтэй байна. Экспертиза Шинжээчдийн дүгнэлтээр аллаг үйлдсэн зэвсэг дээрх хуруулныхээ ялтны болох нь тогтоогдсон. Леонардо Тэр хүн бол эргэн Леонардо Монтенегро. Суд признает Шүүх түүнийг санаатаагаар хүний ам бүрлэгсэн хэрэгт буруутгаж и приговаривает 25 жилийн хорих ялаар яллаж байна. Надад маш их харамсалтай байна. Би чамайг аврахын тулд чадах бүхнээ хийсэн. Гэвч бүгд чамайг Эстерлитаг алсан гэж бодож байна. Бурхан минь. Итгэж чадахгүй нэ. Леонардо эхнэрийг алсан гэж байна. Үгүй тэр чинь эхнэртэй маш их хайртай байсан биз дээ. Хардалт гэдэг чинь аимшигтай зүйл. Хардалтаас болж хүн ямар ч хэрэг хийж чадна шүү. Гэхдээ Эстерлита тэрнийг хураагүй. Бид яаж мэдэх юм? 100% итгэлтэй хэлж чадахгүй. Тийм ээ. Үнэн. Гэхдээ л хачин байна да. Үнэхээр хачин байна. Хонгор минь энийг мартаа. лучше подумать. Өөрийнхөө шинэ амьдралын талаар бодох хэрэгтэй. Леонардо Монтенегро 25 жил торны цаан сууна. Эхнэр нь үгсэн. Его жена Харин охин нь алга болсон. никто знает. Тэрийг хизээ нэгэн цагт олооч үү хэмэдлээ. Чи тэгээд юу хэлэх гээд байна? Теперь Одоо я би сам өөрөө буду Леонардо Монтенегрогийн бүх хөрөнгийг захирах болно. Чиний баян болно гэдэг мөрөөдөл чинь хизээ нэгэн цагт биелнэ гэж байсныг чи санаж байна уу? Чи намайг ойлгож байна уу? Намайг ойлгож байгаа биз дээ хонгор минь. Тийм ээ, Хорацио. Ойлгож байна. Эхнэрээ хөнөөсөн хэрэгээр 25 жилийн ялаар шийдэгдсэн. Охины нь одоо болтол олоогүй байгаа.
Цагдаагийнхан охиныг хулгайлагдсан бөгөөд гэмт хэрэгтнүүдийг олж хуулийн дагуу шийтгэл хүлээлгэнэ гэж найдаж байгаа. Чи юу хийснээ ойлгож байна уу? Нааша охиныг дагууладгүйгээд ирсэн. Биднийг барихаас өмнө зүхтах хэрэгтэй. Тэгэхгүй бол биднийг охины аав шиг шоронд хийчих шүү дээ. Чи ойлгож байгаа биз дээ? Бурхан тэнгэр минь гэж чи намайг сонсч байна уу? Ингээд юу нэ? Асуух хэрэггүй. Тэр өдрөөс хойш юу ч ярихгүй хөшөө шиг суудаг болчихсон. Аим шиг тайв. Би цагдаагийн газарт очиж үннээ хэлж чадахгүй. Биднийг барьж аваад торны цаанд хийж гэж магадгүй шүү дээ. Эндээс зүхтах хэрэгтэй болох нь, өөр газар руу нүүх хэрэгтэй болох нь. Тэгэхгүй бол биднийг олж аваад шоронд хийчихнэ. Харин чи миний амьдралыг улам хүндрүүлэх нь байна охин минь. Надад энэ л дутаад байдгийн дээ. Одоо бүр нялх хүүхэд тахир дутуу авгааг асарч байх хэрэгтэй боллоо. Ястай балаа юм. Ингэн гэж яаж мэдхүлээ? Одоо тэнүүчилж амьдрах хэрэгтэй болох нь. Чамайг үлсэндээ болоод уйлахаар чинь би юу өхөлээ? Чамд өгөх юм байхгүй шүү дээ. Надад хар усал байна. Тийм ээ охин минь. Чи зөөлөн хүнжил дунтаж сурсан. Харин одоо чи энэ бохир оронд өсөх хэрэгтэй болох нь дээ. Би энэ хүнжлийг олж авсан сайн хэрэг боллоо. Ойлгож гин үү? Би хүнжлийг арай л гэж чамд өглөө. Харин одоо хөөхөн охин минь чамд нэг юм хэлье. Чамайг том болохоор яах ёстой талаар бодох хэрэгтэй. Чамд би нэг ажил олох хэрэгтэй болох нь дээ. Хөөхөн охин минь. Хэдэн жилийн дараа Зайлвал бөмбөгөө аваарай. За яасан бэ? Аваач. За яасан бэ? Эсвэл чи харсангүй юу? Тийм үү? Үгүй чи булхацаад байна шүү дээ. Тэгээд л гүцээ. Үгүй би булхацаагүй. Харин хожчихлоо. Тийм зүйл болоогүй. Чи зүгээр лазтай байлаа. Дээрээс нь чи булхаацсан халдар царайтай. Юу гэдэг юм бэ? Чи надад атархаад байгаа юм уу? Бидэнтэй хамт тоглох нас чинь өнгөрчихсөн учраас уурлаад байна те? Тийм үү? Чинийхэр би хөгшин юм бол чи ч гэсэн хөгшин заяа халдар царайтай. Тийм ээ, би охин биш. Битгий мартаарай. Би бол бүсгэн хүн. Харин одоо аав руугаа зайлж үз. Сайн уу? Би газарчлаа. Бүгдээрээ сайн уу? Всем привет. Михаил хаангэл би чамайг биширдэг шүү. Би чамд хайртай. Сони яванда тэгээд. Би үсэрчгээд явлаа. Намайг Адриана хүлээж байгаа. Тэрнийг харал та. Чи хаашаа ч явахгүй заа юу? Би чиний сүд бүсгүйч юм байна. Чамайг тэрнтэй уулзахыг зөвшөөрөхгүй. Ойлгож байна уу чи? Хонгор минь ангиж би олон сүйд бүсгүйтэй шүү. Тэрийг дэлсэх хэрэгтэй байсан юм шүү. Юу гинэ? Сайхан байна. Тийм шүү. Это правда. Ну я пошел. За би явлаа. Хайчих нь. Дуртай газар руугаа юу? Тийм үү? Да. Тийм ээ. Чи нөгөө бүсгүйтэй уулзсаар л байна уу? Нөгөө солиотой бүсгүйтэй? Заримдаа л. Тийм ээ. Тэрнийг хэн гэж хочилдог вүлээ байц? Халдар царайт үлээ. Чи тэдний адил болмоор байгаа юм уу? Нэр нь хэн гэдэг юм бэ? Эстерлита. 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 Чи найз хүүхэндээ хэлээд хэрэггүй байх л да. Тэгэхгүй бол бөө юм болох байх. Послушай, брат. Дүү минь ангиж байдаа. Миний хинтээ нөхөрлөхийг ээж юу гэж боддог нь надад огт хамаагүй. Би бол эр хүн. Чи тэр тэнэгтэй яаж танилцсан юм? Чи мэдэн штэ. Би тэрийг гуйлг гууж байхыг харсан юм. Тэр бол сайн бүсгүй. Сайн гин шүү. Их ухаантай, хошин замтай, надад хэрэгтэй хүн.
Миний курсын ажилд хэрэгтэй байгаамаа. Би төрөл бүрийн хүмүүстэй харилцаатай байх ёстой. Тэр өөр хүн шүү. Бидний хоорондын ялгаа маш их ажиглагддаг. Надад харамсалтай байна. Би тэрэнд туслахыг хүсэж байгаа. Өөр юу ч байхгүй. Мигэл мэндэ жинхэнэ ариун санамартан шавнараа дагуулсан юм шиг л болчихлоо. Хэрвээ аав ээж хоёр мэдэх юм бол чи ч сайнаа үзэхгүй те. Яадаг? Салгины чиг ямар байгааг хэлж өгнө үү? Цагаагаар сайн байна. Нислэгээ үргэлжлүүлж болно. Бид холбоотой байна. Чамайг ингэж ахын бол би болгоод өгнө шүү. Би чамаас айхгүй байна халдар царайтай. Чиний имиж халтар байсан заа юу? Хин ирж байгааг хар та. Найд саятан чи ирж байна. Чи хожигдсан. Харин энэ бол миний найз Мигел Ангел Гонзалес. Чи машинаар ирсэн юм уу? Тийм ээ. Ниссэн ч болох байлаа. Нисэх гинэ. Яаж тэр вэ? Тэр хамаагүй дээ Стерлита. Тэр чамд ямар санагдаж байна да Стерлита? Халдар царайтай. Энд бүгд тэрнийг халдар царайт гэж очилдог юм. Харин миний хувьд тэр бол Стерлита. Би ихэвчлэн хүмүүсийг нэрээр нь дууддаг л да. Их боловсон ир байх нэ. Чамаас бол дээр шүү. Намайг өдөд байна уу юу? Одоо болцгоо л доо. Мигел Ангел хэрэггүй. Тэрнтэй зурлах хэрэггүй заа юу? Эндээс явцгаая. Эндээс явцгаая. Тэрнийг орхил доо. Явцгаая л да. Халдар царайтай аан гэж байда. Наад хулчгарда өөрийнхөө нүрийг угаагаад зөв ярд сурах гэж хэлээрэ. Муулгүй амт юм бэ? Хэрэггүй. Ийм юмтай зурлах хэрэггүй. Явцгаая. Явъя. Тэрний оронд ажил чи ямар байгааг ярьж өгөөч. Муугүй байна. Харин чи ямар шохон байна? Наачгүй урагшилж байна. Би чамтай хэд хоног уулзаагүй юм байна. Хэлээд явах вэ? Хүмүүс их шуналтай болж. Юу ч өгөхгүй юм. Ажил олж хийгээч л гэх юм. Гойлго гойх насны хүн биш байна л гэдэг. Чи тэдний зүв гэж бодож үзээгүй юу? Мэдгүй. Би ажлаас айдгүй. Гэхдээ гойлго гойх үед илүү ашигтай байдаг юм л да. Би өөрийгөө тижээх ёстой. Бас Канглиаред туслах хэрэгтэй. Тэр намайг өсгсөн авгаа байхгүй юу? Дээрээс нь Королио байна. Миний авгаа олон жил саажилттай байгаа юм. Тэр ер нь юу ч ярьдгүй. Харин чуйтай байхгүй нь сайн хэрэг. Тэр шоронд байгаа. Тэгийг бол тэрнийг тижээх хэрэгтэй болно шүү дээ. Энд ямар шуухан байна да. Ямар олигтой байх вэ? Тэгээд ч та ховор ирэх юм. Мөнгө ч баг авчирдаг. Тамхинд ч хүрэлцэхгүй юм да. Хоолно гэхэд л идэхийн арга байхгүй. Би чадах бүхнээ л хийж байгаа. Надад заримдаа талах авч мөнгө хүрэлцдэггүй. Та ажил хийж байгаа. Тэгээд ч халдар царайт өдөр болгон танд мөнгө авчирч байгаа үстэй. Чи тэгж бодож байгаа юм. Тэр эмэгтэй олж байгаа мөнгөнийхөө их ихийг өөртөө зарцуулдаг. Надад хусмал өгдөг. Итгээрэй. Танд саад болж байгааг мань уучлаарай да. Гэхдээ та биш бол хин өөх юм хин. Тэгээд ч та эргжүүлээд байгаа учраас мөнгө олох боломжтой. Харин би энд торны цаана юу ч хийж чадахгүй байна. Чи өөрийнхөө тэнэгээс олж ин дээрсэн. Тэр хамаагүй. Гэвч ээж та надад туслах ёстой. Надад өөр хүн байхгүй. Намайг хайж болохгүй биз дээ. Надад туслаач те. Эргчүүлээдээ болохт минь туслаач. Танаас гүйж байна. Гүйж байна штэ. Энэ нэмэгтэй тэгээд ажилтгүй юм уу?
Яасан бэ? Тэр авга ажилддаг юм уу? Ажил хийлгүй яах вэ? Тэр хогийн цэгээр явж юм туудаг. Шил лаац гэдэг төрөл бүрийн зүйл туун. Ер нь хог их туудаг гэх үү? Бас яс гих мэтийг цуглуулад нохоо хоол хийдэг үйлдвэрт аваач заадаг. Тийм учраас тэрнийг замура гэж нэрлэдэг юм байхгүй юу? Ер нь тэр бүхэл өдөржингөө хогийн цэг дээр унждаг гэх үү? Үргэлж заваан байдаг шүү. Бас муухай үнэртэй. Үнэхээр заваа. Хэлэх чарга байхгүй. Хүлээгээрэй. Тэр ийм ажил хийгээд удаж байгаа юм уу? Удалгүй яах вэ? Харин чи Заримдаа мэдээж би тэрэнд тусалдаг л да. Хогийн цэгээр явдаг учраас намайг халтар царайт гэж нэрлсэн байхгүй юу? Бүгдээрээ л халтар царайт гэж дууддаг. гэхдээ би тэгдэггүй. Тийм ээ. Чи намайг Эстрелита гэж нэрээр дууддаг. Надад их таалагддаг. Мигэл Англа. Би чамд зөвхөн энэнд чинь баярлах юм биш л дээ. Бас чамайг баян болохоор ч баярладаг гэх үү дээ. Их соёлтой байж надтай найзалдаг. Яагаад гэдгийг мэдэх үү? Бид танилцсан анхны мөчөөс эхлээд чи надад маш царайлаг, бас их даруухан санагдсан. Яаж танилцдгийг санаж байна уу? Би гойж ирсэн. Харин чи дөхөж ирээд мөнгө өгсөн тийм ээ? Сонсоо. Юу? Миний гиз дотор газар хөдөлж байна. Өдрийн хоолоо идээг юм уу? Жаахан эзэн л дээ. Хатсан гамбар бас жаахан кофе тэгээд л гүцээ. Тэгээд болоо. Хэрвээ чи татгалзахгүй бол хамтдаа манад очие. Очоод хоол идэ. Тэгв үү? Яах юм бэ? Эвгүй штэ. Яагаад? Ээж чи юу гэж бодох юм? Тэр нь тогтхонч таалагдахгүй байлгүй. Би ээжийнхээ учрыг олчихноо. Эргэлзэх хэрэггүй. Би юу хийхээ мэдэж байна. Хэрэггүй дээ. Явцгаая. Зөрүүлэх хэрэггүй шүү. Нусгай минь баяртай. Эмэгтэй хүний ард нууг царл байхгүй чи? Чи юу хүсэж байгаа юм бэ? Байцаарай. Би чамд үзүүлээд өгөх үү? Хүнтэй соёлтой харьцдаг болгоод өгөх үү? Ингээ хэрэггүй дээ. Гуй. Чи ч одоо яагаад байгаа юм бэ? Хүүхний араар нуугдчих байв чи? Нусгай амтэн. Чамд үзүүлээд өгөх л дөө. Байл гэж байна штэ. Чамайг зүгээр байх бол би өөрөө болгоод өгье заа юу? Ойлгоо чи? Тэр нөхөр дээр өмгөөлөгч нь уулзахаар ирэх үеэр намайг өөрийнхөө өмгөөлөгчтэй танилцуулсан юм аа. Их сайн өмгөөлөгч гэсэн. Намайг эндээс гаргаж чадах байх. Гэхдээ энэний тулд тэрэнд мөнгө төлөх хэрэгтэй болоод байна л да. Хэдийг төлөх юм битэ хүмүүн? Эхний ээлжинд ойролцоогоор 10,000-ыг. 10,000 гинэ? Чи галзуураа юу? Тийм их мөнгийг би хараачгүй. Хаанаас олох юм бэ? Үгүй. Энэ боломжгүй юм байна. Хайгаад олоочтэй. Хаанаас тийм их мөнгө олох юм бэ? Мэдэхгүй ямар нэгэн арга бодож ол. Би шоронд суусаар бүр залхаж байна. Надад туслахгүй юм бол би орохчихно шүү. Үгүй, тэгж л болохгүй шүү. Ингээ хэрэггүй. Зүгтэх юм бол барьж аваад ялны минь. Үгүй, чүйтэ тэгж болохгүй. Чамаасгүй, тэгж л болохгүй шүү. Хөгшин минь аан гэж. Надад мөнгө олж өгөөч дээ. Танаас гуй. Олол доо. За яах вэ? Би чадах бүхнээ хийе. Баярлалаа. Чадах бүхнээ хийгээрэй. Би эндээс гармагцаал ажил хийж эхлэн амд гайлж байна. Тэгээд чи энэ бол шоронгоос цэвэр ариун гарах сайхан боломж. Та хатан хаан шиг л амьдрах болно. Амд гайлж байна хөгшин минь. Нэгдүгээр анги төгсөв. Хоёрдугаар сувг телевизийн кино албанд хөрвүүлэв. 2014 Яасан
hombre penetró en mis sentidos y se metió tan adentro, que por eso salir no ha podido. Me coloqué como si fuera acto de magia en un espacio colorido imaginario, situado entre el deseo de mis ansias y el rojo humedecido de tus tibios labios. Esa noche descubrí mil emociones bajo tu hechizo y tus gemidos excitantes, que deslumbrado por aquellas sensaciones de tanto amar